Орон мэдрүү үзэгчтэй 7 хоног бүрийн хагас сайн өдрийн 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд явагддаг шууд ярилцлага нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг их онцлогтой. Учир юу вэ гэвэл шаа телевизийн орон нутгийн шугамар орон нутагт энэ ярилцлага энэ 7 хоногийн хагас өдрийн нэвтрүүлгээс эхлээд 7 хоног болгон цацагдана. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор үндэсний хас хөдөлгөөний тэргүүн шар хүүгийн Нанжид оролцож байна. Орон мэндүргий. Орон мэндүргий. Та бас гайлчдын холбоог бас байгуулж ирсэн. Тэгсэн. Тэр ямар ч холбоо байсан бэ? Гайлчдын нэгдсэн холбоо гэдгийг бол би 2008 онд бол байгуулж ирсэн. Гол нь бол гайл бол авилгал, хэл ахуул, хүн суртал, ард иргэдэд үйлчлдэг ийм гайлыг бий болгохын төлөө гайлчдын нэгдсэн холбоо байгуулсан. Тэр яагаад гайлын газрын дэдгээс усагдсан? Ийм холбоо байгуулсныхаа төлөө юу эсвэл өөр шалтгаан байсан уу? Энэ холбоог байгуулсныхаа төлөө усагдсан. Хэн усч байгаа? Гайл ерөнхий газрын дарга Цэвэнжүү. Цэвэнжүү. Аль нам вэ? Монгол Ардын нам. Одоо хойш нам Монгол Ардын хувьсгалт нам. Тийм байна. Тэр үзэгч мэдж байгаа 2005 оны 3 дугаар сарын 15-наас 16-ны шөнө дуурийн театрын урд эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөний гэрийг бариад бид нар анхны шөнөө гүйц давч чадлагүй шөнө 2 цаг 45 минут үеэр 2000 гаруй цагтаа ирээд бид нар 300 гула тэр гэрийг хамгаалаад бараагүй тэр гэр маань ачигдсан нэг хүний идэхэд баривчилж явж исэн тэр бол миний ажил сууж байгаа зочин маань байгаа. Тэр өдөр цагдаа дээр авчиж яасан бэ? Сүхбаатар дүүргийн цагдаа руу 69-нд чихэж аваад яваад гисэн. Бид нар хойноос нь орчихсон. Тэр өдөр эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөний дуурийн театрын гадаа гэрээ барьсан байсан. Тэр шөнө цагдаагийн хамгаалалт урьж ирээд энэ гэрийг буулгана гэсэн энэ мэдээллийг Бацанд надад уцтаад хэлсэн л дээ. Тэгээ би Монголын Ардсан холбооны өөрийнхөө хөдөлгөөнийхөө хүмүүсийг аваад тэнд хамгаалтан дээр очисон. Тэгээд нэлээд цагдаа нартай түлхэлтэй тэмцэлдээд нэлээд болсны дараа цагдаа нар хамгийн дөрөв надыг онцолж барьсан. Тэгээ бариад 69-дээ суулгаад Сүхбаатар дүүргийн цагдаа дээр авчихсан. Авчиад нэг өрөөнд бол хорьсон. Хариж өгч байгаа. Зүгээр хороод нэлээд байлгасан. Тэгээд эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөнийхэн тэнд дэмжижсэн, өөрөө ч бас байжсэн нэлээд модон иргэний хөдөлгөөний байгууллагын төлөөлөгч маань ирээд гадаан жагсаад Нанжидыг сул гэж хашгирч ирсэн. Тэгээ яг нэг дарга нь надаас нэг мэдүүлэг аваад тэгээд гаргахтаа гэсэн. Гэхдээ чи аюу олон хүмүүс ажиллах бид нар ч бүр дайрын майр дотгошин хүчээр орё хаалганы нэвдэд орё л гэж хүртэл ярьж лээсэн л та тэгээд тийм ээ. Ерөнхийдөө тэрнээс айсан байлгүй дээ. Монголын Ардсан холбоо хаар байна одоо? Монголын Ардсан холбоо холбоог анх байгуулахад бас хүчин зүтгэж ирсэн тодорхой бас өөр өөрөлттэй мест байсан баг Ардсан холбоонд. Тэгсэн. Монголын Ардсан холбоо одоо 22 жилийн өмнө байгуулж байгаад би худалдааны ажилтны салбар зөвлөлийн зохицуулагчаар ажиллаж байсан. Одоо бол Ардсан холбоо 22 жил бараг ажилласангүй. Ерөнхийдөө унтчлаа л гэж хэлмээр. Яагаад? Ерөнхийдөө Ардсан намын одоо дагуул болсон учраас Ардсан намынхаа үзэл баримтлалыг тэднийг хамгаалах зорилгоор нийгэм бүгшиж байгаа асуудлыг ерөөсөө дэлгэх тавихгүй. Тэгээ дагуул явах Ардсан намын эцэг нь Ардсан холбоо гэж явдаг. За бараг тийм. Тэгэхээр одоо шинэ ерөнхийлөгч шиг юм одоо Монгол Ардсан холбооны ерөнхийлөгч байгаа Батулгыг ажиллаа муу гэж хэлж байна уу? Батулга бол их хожоо орчихсон юм шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ өнөөдөр бол аль биесээр Ардсан холбооны одоо ерөнхийлөгч гэж яваасан. Тэр Батулга дарга бол Монголын Ардсан холбооны байрыг их сайхан болгосон байна. Монголын Ардсан холбоо нийгэмд үйлчлэх ёстой байгууллага. Нийгэмд үйлчлэх өөрөөрөө гүйцэтгэж чадахгүй байгаа учраас эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөнөөс ихсээд өнөөдрийн миний Монголын газар шороо эрс шинжилгээ хөдөлгөөн, шударга иргэдийн фронт гэсэн үндэсний хас хөдөлгөөн, үндэсний соён хөдөлгөөн гэдэг энэ олон хөдөлгөөнөд бий болсон байхгүй юу? Энд ч яг бас Ардсан холбоо муу ажилласнаас шалтгаалсан байж магадгүй л дээ. Гэхдээ 2005 он 6 онд иргэний хөдөлгөөнүүд эд хүчээ авч ирсэн тэр үед хэрвээ Ардсан намын дарга бүгд орж араа ухаантай байсан бол энэ олон хөдөлгөөнийг өөртөө татаад Ардсан намд Ардсан холбоонд татаад нэгдсэн том хүчийг болгож чадах л байсан. Хамсаал тэгж чадаагүй шүү дээ. Би 2005 онд бас Ардсан нам дотор намаа аврах хөдөлгөөн гэдэг хөдөлгөөнийг байгуулж ирсэн. Яагаад байгуулж ирсэн бэ гэвэл Ардсан нам бол олон намуудын нэгдэл. Олон намуудын нэгдэл маань олон фракцууд бий болсон. Фракцууд яадаг вэ гэхээр одоо би их товчхон ярьж байна шүү дээ. Фракцууд яадаг вэ гэхээр нам дотор байгаа шударга их орондоо их бүтээй боловсралтай хүмүүс дээшээ дэвшиж гарахад бол маш хүнд. Фракцуудын толгойлогчийн бүхсийг долоож чадсан хүн л дээшээ авирдаг. Хувьсгалт намч ялгаагүй шүү. Одоо маань намч шигсэн. Би зүгээр хувьсгалт намыг бол мэдэхгүй. Зүгээр Ардсан нам дотор ийм байгаа учраас бид нар бүлэг фракцуудын энэ тоглолтуудыг
одоо зогсоохын тулд намаа авах хөдөлгөөнийг бол Монголд арчлан байна уу? Арчлаг эчин байна уу? арчил гэдэг үг бол ерөнхийдөө явж эцэс бол хоосон үг л болж өөрчлөж шиг байна. 22 жилийн өмнө бид нар арчил гэдэг нэрээр нэг алхам урагшаа алхачаад 22 алхам бие хойшоо алхачлаа л гэж ойлгож байна. Гэхдээ баруун тэр арчлан байдаг юм уу? Та явж үзсэн үү? Тэр арчлалтай гэдэг барууны орнуудаар Зүгээр арчил гэдэг хий хоосон зүйлийг үзэл сурталын дайн хэлбэрээр үзэл санаа болгож оруулж жижиг гүрнүүдээр авчираад тэрнийхээ дараа тэр одоо баялаг ихтэй орнуудыг шулан бүлжих зорилготойгоор одоо явуулж байгаа том үзэл санаа гэж ойлгож байна. би ингэж боддог юм. Одоо Монгол тэр арчлан байна уу, социализм байна уу, коммунизм байна уу? Энэ бол одоо нэг хотоо бол гол биш баг. Хүмүүс арай нэг эрх мэдэлтэй, арай энэ нийгмийн шудраг хүмүүс амьдралын баталгаатай байв. Тэгээд хамгийн гол нь бид энэ Монголд эзэн болж ивэл ямар нийгэм байх нь ер нь ямар хамаа байдаг юм. Би ч гэсэн тэднээс санал нэглэв. Гэхдээ гэтэл одоо ингээд нам болол бүгдээрээ тоглоод байдаг. Жишээ нь одоо юу гэдгийг миний мэдхээр бол нанжтай чи их таагүй бид одоо үзэгчтэй хүнтэй бас таа гэж ярих юм зүг баг. Олон хүмүүс чинь инхүүрийг дагаад идэг. Инхүүр нь одоо юу гэж ярьж байгаа нөхөргөө ерөөсөл одоо би ухаар л одоо ер нь бүгдийг сайхан хий. Би бол ерөөсөө мэдээгүй байсан. Энэ нөхдүүд л надад тудлаа яриад байсан. Одоо би сайхан хий гэж ярьдаг. Үнэхээр тийм байж болно л доо би мэдэхгүй. Яг инхүүрийг дагаад тал. Би бол инхвэр даргыг одоо Монголын төрд 12 жил Тэнгэрийн хүн байхад нь бол би таньдгүй байсан. Очиж би гар орж үзээгүй. Нийлж үзэл бодлогын тухай бол эзэж ярилцж байгаагүй. Зүгээр Тэнгэрийн хүн байж хат нь тэр долгоноор бүксийн долоогод явж байсан хүмүүсийн нэг бол би биш. Зүгээр өнөөдөр найз нөхдөд гэдэг юм уу хамтран тэмцэж явж байсан намынхын нөхдүүд нь бүгдээрээ нулимаад мусааныгээд дээрэс нь одоо бараг баага шээгээд ингээд дууссан үед нь л би өнөөдөр гудамжинд явж байхдаа одоо анх уулзч ярилцчихсан. Биднэрт нэг л юм байгаа. Би тэр хүн сайнаар байхыг одоо нэг хүсэхгүй байна. Муугаар байхыг хувийнхээ хувьд бол хүсэхгүй байна. Зүгээр бид нар бол зарчимлэр л тохирч байгаа. Тэр зарчим нь юу юм бэ гэхээр Монголыг өөрчлөе, Монгол шудраг улсыг бий болгоё. Энэ авилгалын том пирамидыг нураа гэдэг энэ үзэл санаанд л бид нар нэгж байгаа. Тэгэхээр өөрөө Монголын төрд энэ олон жил тэр төрийн өндөр албан шалдахт яг энийг хийж чаддаг. Одоо бууцаа энэ хэрэг хүн үнэмшгэд нэлээд хэцүү юм л да. Би нэг юм л ингэж хараад байна л да. Энэ хүн бол 12 жил үнэхээр Монголын төрийн толгой дээр улсын их хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгч ажлыг хийж байсан. Гэхдээ энэ хүн одоо 12 жилийн дараа 2009 оны сонгуулиар бол ерөнхийлөгчийн ялагдсан л да. Тэгээд энэ хүн газарт бууж ирээд өөрийнхөө юу хийснийг эргэн харсан байх гэж би ойлгож байна. Мэдээж хэрэг хамт зөвтгөж явсан бүх нөхд нь нулимаар дууссан. Гэхдээ энэ хүн мэдээж хэрэг тэр намынхаа нөхдөд энэ авилгалын том пирамидыг одоо энэ тоосхыг бол өөрчлөсөн гэж ойлгож байгаа. Гэхдээ бид бүгдээрээ энэ авилгалын том пирамидыг яаж унгаахаа бас сайн мэдэхгүй байна. Шууд трактороор очиод дайраад унгааж чадах уу? Аль эсвэл одоо инхвэр гэдэг хүн Баацын хаанаагаа тэндээс ямар топик суулж чадах вэ гэдгээ тэр хүн мэдж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бид нартай хамтарч тэр том авилгалын пирамидыг шудраг усыг тогтоохын төлөө тэр топик суулаасаа гэдэгт хүсэж байгаа учраас бид нар хамт тэмцэж явж байгаа гэж ойлгож байна. Би бол жишээ нь итгэхгүй байгаа инхвэр. Одоо энэ хүн яагаад ингэ тэмцээд байна гэсэн чинь хүмүүс ярьж лээ л да. 12 жил гэдэг нь улс төрд байсан энэ хугацаанд хууль усаар олж авсан нэг хөрөнгө алдчихгүй тулд хамгаалт хэрэгтэй. Тэхийн тулд тэмцсэн дөр үзүүлээд л одоо тоглолт хийгээд ийн гэж хүмүүс яриад байна. Ерөнхийдөө Арслан чи бид нар бас нэг юм ойлгох хэрэгтэй байхгүй юу? Мэдээж хэрэг надыг чадaltaй чансаатай явж байхад олон хүн дагаад явж байсан. Бүх хүн надыг чадaltaгүй чансааг болоод ирэхлээр хүмүүс нулимал хайдаг байхгүй. Тэр чинь гэж үү? Хүн дараа нь юу боддөг юм бэ гэхээр хүн өөрийнхөө туулж өнгөрсөн амьдралыг боддог байхгүй. Би юу хийсэн? Би яатсан вэ? Би Монгол орнд ер нь Монгол орныг юу аваачаад хөдөлсөн? Би энийг яаж асах ёстой гэдэг хүн боддог л байхгүй. Энийг мэдээж хэрэг бүх хүн бодож байгаа. Хүн бүхэн алдаагаад үгндэг л байхгүй. Тэр боддог юм л да. Улс төрчин гэдэг бол яг сапиортай адилхан байх шүү. Нэг л алдвал дахиж улс төрд эргээд төхөл тавих шаардлага байхгүй. Гэхдээ би инхвэр гэдэг хүнийг Тэнгэрийн хүн болох гэж явж байгаа юм биш үү? Бид нар зүгээр нэг үзэл санаан дээр нэгдээд энэ том авилгалыг одоо пирамидыг нурааж унгай Монгол орнд шудраг усыг авчирыг гэдэг дээр л санал нийлэл хамт явж байгаа юм. Төв аймгийн хойд сумдаар одоо орхон туулаар одоо малын хулгай хэвээр гарч ийна. За. Тэгээд сая манай нэг найз тэрүүгээр явж байгаа бас ирсэн байна. Тэгээд хүмүүстэй уулзсан чинь ингэж юм гин л дээ. Малынхаа хулгайчдыг орон нутгийн мөр маш сайн мэддэг. Тэр хулгайлсан, тэрийг ч хулгайлсан гэдэг. Тэгээд одоо хэлж чаддаг нөө цагдаад. Хэлчих юм бол малын хулгайчд нь нөгөө хэлсэн нөхдүүдийн малын юу ч хулгай хийчихдэг гэж байгаа байхгүй.
Энэ талаар та юу гэж бодох вэ? Одоо тэгэхээр цагдаад нь хамаагүй хэлж болдгоо. Тэгээд цагдаа нь болохоор бас тэр орон нутагт байдаг нэг орон нутгийн цагдаа гэдэг нэг нөхдүүд байдаг ч гэсэн сумын. Дээр өдөр хулгайч нартай таньдаг болсон байдаг. Бараг тийм ярьж байгаа. Бүр тэр хулгайсан юмнаас нь жоохон юм хүртчихэд байдаг. Тэгээд одоо нэг их хурлын гишүүнийг хулгай тэмтэр хийж яхад нь гардсал барьж байгааг бол одоо яах ч үг гэдэг шиг цагдаа нарын тийм хүм ярьдаг. Гэхдээ энэ хөрийг яг хулгай хийж яхад нь харсан яасан тийм л юм бол ярихаж одоо юугаар батлах юм гэж сууж ийн гэж. Чи та бас хурд нэмэртэй өнгө мөрич уулгалчих л яах вэ? Яаж одоо энэ би бол ийм өнцгөөс ойлгож чинь чиний асууж байгааг бол мэдээж орон нутаг тийм байж болно гэж одоо иймэрхүү байдалтай байна гэж. Яг үнэхээр Монголын төрд өнөөдөр ийм асуудал үүсэж байгаа байхгүй юу? Бүгдээрээ биеиндээ барьцаалагдсан. Хин хиндээ өнөөдөр шудраг усыг шаардж чадхаа болцсон. Шудраг байж чадхаа бүр одоо энэ бүгдээрээ өгөө авааны торон сүлжээнд автагдсан учраас үнэхээр Монгол оронд энэ бүхэл бүтэн нэг үеийг бид нэр өнөөдөр байхгүй болгоод дараагийн үе гарч ирэхгүй бол Монгол оронд ер нь шудрагаас энэ авилгал хэл авахлын энэ торон сүлжээ арилахгүй л гэж ойлгож байна. 7 сарын 1-ний тэр үеинд 5 хүн алуулсан тэр үйл явдалд 2 хүн өрөөс нүдгүй болсон 7-8 залуучууд бууны сумны шархаваад өөрийн тахир дутуу болсон. Энэ болгонд хэн буруутай вэ? Хүмүүс янз бүр ярьдаг. Заавал нэг хүний нэр асуух гэдэг юм уу? Нэг улс төрийн хүчин асуух гэж заавал буруу нэг хүн тохих гэдэг юм гэж та юу гэж боддог юм бэ? Би нэг бол би ерөөсөө шууд чулуухан хэлчихээ л да. Энд бол мөн хоригл баяр баяр бортой. Шалтгаан тэр үеийн засгийн газрын нэг нь ерөнхий сайд байсан, нэг нь онц байдлын штабыг толгойлж байсан хүн. За энэ дээр би тантай яалтчгүй санал нэгтэй байна л да. Монгол тухайн үед Монгол ардын хувьсгалт намын дарга байсан их баяр, Монголын ардсан намын дарга байсан их сайхан хоёр нэг хэсэг дээр бичсэн Сиамын ихрүүд гэл. Янз бүр шүү дээ. Одоо их сайхан бол одоо эцгээр ярил мэдээ наттай бүр нэг нутгийн улс. Дарамтын халах голсон гэдэг. Гэхдээ үжил бодлын хувьд бол юу гэдэг вэ? Таны найз юм гэдгээр би таны хинбэ гэдгийг ойлгож харж болно гэдэгтэй адилхан. Их сайхан гэдэг хүн инхүүртэй ойрчхор би их сайхантай ойрч ерөөсөж чадахгүй байна. Яагаад ийм явдал болчих вэ? Хоёр өөр нам, нэг нь зүүнний үзэлтэй нам, нөгөөх нь барууны үзэлтэй нам, тийм ээ. Ардсан нам анх гарч ирж байхдаа Монгол ардын хувьсгалт намыг ер нь одоо энэ огцруулъя, байри одоо улс төрийн төвчөө энэ төргээл амар сүртэй гарч ирлээ ш ардсан холбоо гарч ирлээ. Тэгсэн чинь одоо энэ хоёр хүчнийх нь хоёр том лидер нь ингээд одоо хамтраад одоо холбоо молбоо өвсөл байгуулад хамт хэвлэлийн баг хурлыг л яваад байгаа. Би энийг ойлгодог. За яг зүгээр иргэд тархтахтаа бол ингэж харагдаж байгаа бах. Энэ бол баг хувь зээний шоглон байхгүй юу? Мэдээж хэрэг энэ ардсан намын ялт, ардын намын ялт хоёр бол их сайхан их хоёр ил ялтын түүхэн ч штэ. Мэдээж хэрэг энэ хоёр хүн бол улс төрийн хоёр намыг удирж явах үед хоорондоо бол мэдээж хэрэг одоо биенийхээ ухаанаа уралдуулах, тэмцэлдэх, намуудаа ялуулахын төлөө бол энэ хоёулаа тэмцэлж явж байсан. Магадгүй энэ хоёр хүн өнөөдөр гудамжинд хоёулаа гараад ирсэн байгаа. Яг л надтай адилхан гудамжинд лаз шиглэл явж байгаа шүү дээ. Мэдээж хэрэг энэ Монголын төрд юу болохгүй байгаа гэдгийг хоёулаа олоод харсан том улс төрч нар л гэж би харж байгаа. Тийм учраас энэ хоёрыг тэр Монголыг өөрчлөе, эдийн засгийн цоошин реформыг хий, улс төрийн цоошин реформыг хий гэсэн энэ үзэл санал дээр нэгдсэн юм лөө гэж би харж байгаа. Би бодох нь ийм улс төрчд Монголд хэрэггүй. Улс төрчин гэдэг нь тэр мессенд байхтай юм уу? Эсвэл бид нар шиг мессенд рүү очих гээд тэмцэж байхдаа шийдлийг хартсан хүмүүс тэр улс төрд орох ёстой. Тэгээд тэр мессенд дээр байж байхдаа хийх юмаа хийгээд сайхан нэртэйгээр бууж явах ёстой гэж боддог. Бууцсан хойно би одоо шудраг боллоо, одоо харлаа мэдлээ ойлголоо. Үнэхээр тийм байж болно. Тэгэхээр тэр юм бол хажимт цоо харлаа байна гэж боддог байна. Энэ бол ерөөсөө манай Монголд байж байгаа улс төрийн тогтолцооны айгүй том гажиг байхгүй юу? Энэ хоёр хүн хоёулаа би түрүүнд хэллээ шүү дээ. Энэ хоёр хүн хоёулаа хоёр том намын дарга байсан. Намын дарга нарт тэргүү өөрхөө намд зүтгэж яваа гişүүдтэй ямар нэгэн ажил бол тэр баг өөрөө хуулиар хүлээсэн үүрэг шахав. Ийм үүрэг байдаг байхгүй. Тийм учраас тэрийг харахтаа хүмүүс одоо яг үнэхээр намынхаа гişүүдийн дуу хоолойг сонсно, намынхаа гişүүдийн бас янз янзын дарамт шахалтыг шахуулна. Ийм учраас хоёулаа энэ асуудлаар шахаж ирсэн болов уу гэж би ойлгодог. Таныг тэр баригдж идэг 3 сарын 16-аас 17 шилжих шүү дээ 2005 оны тийм. Маргааш өдөр талбай дээр холж ирсэн. Би бүр цагаан хоолоогоос хөдөлж холж ирсэн. Монголд арчил байхгүй болчихлоо.
15 жилийн өмнө үе 1990 онд гэдэг би тэр 2005 онд орилж байгаа юм. 15 жилийн өмнө өөрөө Сүхбаатарын талбай дээр өлсгөлэн зарлаад тэмцэжсэн хүн. Тэр ерөнхий сайд элбэг дорж гэж чинь тэр ерөнхий сайд элбэг дорж байсан. Өөрөө ингээд цагдаагийн хүчээр энэ эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөний гэрийг хүчээр буулгацчихлаа. Нанжтыг бариад цагдаа нар явчлаа. Энэ Монголд арчил байхгүй болчлаа гэдээ арилж ирсэн би. Элбэг дорж юм болоод. Тэгсэн атлаа би 2009 оны сонгуулиар би яг манай фронт албан ёсоор арц намаас нэр дэвшиж байгаа элбэг доржийг тэмцсэн. Шалтгаан юу байсан бэ гэвэл бид ерөөс шалгах хэлжсэн л дээ. Хоёр муу хүний нэг арай гайгүйг нь сонгохоос өөр биднэрт боломж байсан. Гурав дахь нь нэг нохой байсан бол бид тэрийг сонгох байсан. Гэхдээ хоёрхан кандидат байлаа. Нэг нь ийгээр нөгөөх нь элбэг дорж. Тэгэхээр бид элбэг дорж гэдэг хувийнх нь зүгээр арчилсан намаас арчлын дэлээ сонгож байгаа хүн гээд элбэг доржийг тэмцсэн. Гэсэн чинь өнөөдөр нэг элбэг дорж нь ихээрээс бараг ялгаагүй министртэй одоо шүүмжлүүлэл явж байгаа. Та юу гэж бодож байгаа энэ хүнийг? Элбэг доржийг ерөнхийлөгчийг элбэг дорж ерөнхийлөгчийн байр суурь янз янз болж хувирдаг л да. Гэхдээ би Монгол Улсын ерөнхийлөгч болсныхаа дараа харин бас нэлээд одоо энэ арчилсан Монгол оронд бас шудраг усыг тогтоохын төлөө нэлээд сөрхий дуурч байна гэж харж байгаа шүү. Гэхдээ сайн шандд энэ хаана урагшаа явчаад гоо шудрагаас байхгүй одоо хайчих ухааны мэрэд шүү дээ. Юу байсан юм аа тэр. Хамгийн залтай хамгийн одоо нэгэн араас нь хотго шаадаг нөхцөл дэше гараад ирсэн биш юм уу? Ерөнхийдөө Монгол оронд бол одоо шудрагаас ер нь бүр доод чатнаас дээд чатнаа хүртэл байхгүй байгаа. Ер нь бол Монгол ардын сайхан зөөрөг өгдөг шүү дээ. Дээдхэн судлаа болохгүй доодх нь яаж хөдлөө болох вэ гэж. Яг Монгол орнд тэр шиг л байна. Хүмүүс хэлж байгаа юм л да. Гэхдээ та нар одоо гээд иргэний хөдөлгөөнд бидэнд хэлж байна тийм ээ. Гэхдээ хоорондоо сайхан эвтэй байгаад ингээд энийг болохгүй хоёр намын төлөө тэмцэхгүй гэсээр ингээд хуваагдаад дууслаа. Бацаанда магны хоёр нарцсан намд орчлоо гэж. За яг би тэр хоёр залуу хөлтөг л ойлгож байна. Цаазын ялаваа цаазлуулах гэж цаазлуулж магадгүй гэж яажсэн болохоор тийш орсон байж болох юм. Гэхдээ нэгэнд одоо цаазлуулах нь болцсон болохоор буцаад гарчих болно шүү дээ. Бид нар зүгээр арга хэрэглээд арцсан намд орсоо одоо болиулаад гарчих болох шүү. Гэтэл тэгсэнгөө одоо дээр нь эчин орол хавгжуу хоёр ман намд руу орчлоо. Нэг хэсэг нөхдөө та нар эргээрийг дагаа явчлаа. Нэг хэсэг нь одоо тэгээд улс төрөөс бүр гараа явчлаа. Хин үлдсэн юм би одоо хэлэхгүй одоо өөрийгөө хэлэхэд одоо хаашаа манай шудрагын фронтоос өөр одоо цаана эзэнгүү гэдэг юм уу цааны аль нэг хүчнийг улс төрийн хүчин алгаахыг дагсан байхгүй болчих. Тэгэхээр бид одоо яах вэ цаашаа ингээд хоорондоо хагаралдаад 12 онтойгоо зоолгочлоо. Ерөнхийдөө тусгаар тогтнолын нам гэдэг намыг бол бид нар байгуулж байгаа. Нэгдүгээр хэлэхэд бид нар энэ хоёрыг дагаагүй. Зүгээр энэ том авилгалын том пирамидыг нурааж унгахын тулд бид нар эвсгээс өөр замгүй. Бид нар жижиг намууд ингээд тустай жижиг иргэний хөдөлгөөнүүд нийлээ тустай бол бид нар манан гэдэг энэ том авилгалын том пирамидыг бид нар ерөөсөө нурааж чадахгүй шүү дээ. Тийм учраас бид нар эвсэх ёстой. Зүгээр иргэний хөдөлгөөний байгууллагууд яагаад тусаа яваад байгааг бол би эндээс бүр үндэсний соёлын хөдөлгөөний одоо удирдагч лавчгийн тухай бүр хэлье гэж бодож байна. Бид нар 2009 онд иргэний хөдөлгөөний байгууллагын 7 удирдагч нар өлсгсөн зарласан. Тэрний нэг нь бол соёлын бий лавчг байсан. Лавчг яагаад өнөөдөр сөрөг хүчний байр суурин дээр байгаад бүр өлсгөлэн хүртэл зарлж байсан мөртлөө өнөөдөр яагаад ман намын Монгол Улсын ерөнхий сайдын намын даргын эдийн засгийн зөвлөх болов? Ерөнхийдөө лавгчуг мундагта сайнда би эдийн засгийн зөвлөх нь болцсон гэж ерөөсөө харддаг. Би юу гэж харддаг вэ гэхээр сүү Батболд иргэний нийгмийн байгууллагууд бол ийм одоо эрх ашигын төлөө, мөнгөний төлөө гэдэг юм уу, албан тушаалын төлөө өөрийгөө золиослж чаддаг ийм өчүүхэн арчаагүй амьтчүүдээ гэдгийг нийгэмд үзүүлэхийн тулд байн лавгчуг дагуулад телевизээр би харагддаг гэж би ингэж л ойлгодог. Хин Бацаанда магна хоёрын хувьд бол тэр арчсан намдаа ороод тэр бас муу сайн ч гэсэн ямар ч үснэг сөрөг хүчнийхээ байр суурийг ер нь заримдаа нэлээд нийгэм тодорхой илэрхийлдэг учраас тэргээ дагаад явсан их буруу шок гэж ойлгож байна. Гэхдээ энэ зарим хүмүүс хэлдэг. Та нар ингээ гудамжнаа судлаа өрлөөд байхын оронд энэ хоёр том нам дотор нь ороод намын дотроос нь шинжилээч гэж төл худлаа. Жишээ нь одоо өөрөө эдгээр бич байдгийн аль нэг намд нь ороод энэ намыг дотроос нь шинжилгээхэд тэрэн шиг худлаа юм байхгүй шүү дээ. Энэ хоёр намын чинь хэдхэн тааны нөгөө бидний нилээд байдаг, нэрлээд байдаг олигархууд латгцсан байгаа. Тэдний бүлэглүүд. Арцсан намд үүзэхээ хурал болоход тодорхой хэдэн олигархийн бүлэглэл тэн дотор суудсан. Тэр нь дууж авчаа. За энэ асуудал дээр тийм санал гаргана шүү гэж хэлж шийдчихдэг байхгүй. Тэрнээс жирийн гишүүн өнөөдөр арцсан намд нь ч тэр хувьсгалтанд намд нь ч тэр намын бодлогод ямар нэгэн нөлөө үзүүлж чадна гэдэгт би ерөөс итгэхгүй. Та юу гэж бодож байна?
Ер нь үзүүлж чадахгүй. Шинэ ичнэр ороод үзүүлж чадныг бол тэрэн шиг нэг дэмтэй байхгүй. Лавч ороод үзүүлж чадныг бол энэ дэмтэй. Яг үндэ үзүүлж чадахгүй. Бацаанда магнаар би яг хэлчихсэн байхгүй. Чи тэгээд өг тасалчлаа шүү дээ. Бацаанда магнаа хоёр оруулаад бас жишээ нь үндсийн зөвлөх хорон дээр нь гүйц зөвлөл дээр нь ороод энэ эдгээр шинжилэн гэж байгаа бол тэрэн шиг худлаа юм байна. Одоо тэгэхээр ийм болчихлоо л да. Эрүүл нийгмийн мэрэгний хөдөлгөөнийг анх байгуулга 2005 онд байгуулагдаад тэмцэж байхад эрүүл нийгмийн мэрэгний хөдөлгөөнийг эрүүлжүүлээд энэ хоёр нэртэй хоёр хөдөлгөөн байсан юм. Нэг хоёрын гаргаж ирсэн. Тийм хөдөлгөөнүүд байж ирсэн. Сүүлдээ шал өөр болоод энэ хоёр нь соёмгүй эр шинжлэх гэдэг хөдөлгөөн байгуулаад тэрнийхэн дэрэгнээр одоо үйлдвэрчнийгийн дарга Ганбаатрыг тавиад нөгөө огт эсрэг байснаа бараа дотор нь оруулж ирээд байсан. Одоо тэгсэн чинь юу болсон гэж нам болгон одоо бараг олигархууд нэг хөдөлгөөнтэй болчихлоо гэж яриад байгаа шүү дээ. Ерөнхийдөө одоо иргэний нийгмийн байгууллагууд хийж яг үнэндээ яг одоо шударгаар тэмцэж байгаа талбай дээр дуурч байгаа одоо яг үнэхээр ард түмнийхээ төлөөд дуурч байгаа бол цөөхөн иргэний хөдөлгөөний байгууллагууд үлдсэн. Миний Монголын газар шороо, эр шинжлэх хөдөлгөөн, Магадгүй шударга иргэдийн фронт, манай үндэсний хас хөдөлгөөн гал үндэстэн холбоо гэдэг. Энэ цөөхөн байгууллага болсон шүү дээ. Них олон юм бол байхгүй. Тэгвэл телевиз сонир радиудаар иргэний хөдөлгөөний байгууллагууд байхгүй гэж байгаа байхгүй. Яг үнэндээ одоо Бацаанда магнаач гэдэг юм уу, Ичнэр лав гэж бол Монголын иргэний хөдөлгөөний байгууллагуудыг төлөөлөхгүй шүү дээ. Тэрнээс маш олон иргэний хөдөлгөөний байгууллагууд байгаа. Одоо ч дуугаа гаргаж чинь, одоо ч тэмцэж чинь, хойшид тэмцэн. Сайн нэг юм боллоо л да. Монголын иргэний хөдөлгөөнүүдийн иргэний нийгмийн өдөр шөнө тийм бий болсон гинэ. Тэгсэн гэсэн. Тэгээ өнгөрсөн оны хэдэн сар ч байна над руу ерөнхий сайдын зөвлөх уцтаад ийм үйл явдлуулах гэж ардн дээр ирээрээ иргэний нийгмийн очноо гэдэг. Тэгэхгүй зөвхөн ерөнхий сайдын зөвлөх одоо иргэний хөдөлгөөнүүдэд ингээд утгах нь би аюул сайхан яваад очлаа. Одоо юу болох яах юм бол тэгсэн чинь очиж чинь одоо иргэний нийгмүүдтэй ер нь хамтарч ажилланаа. Төсөв гаргаж өгнө. Иргэний хөдөлгөөнүүдтэй одоо нийгмийн байгууллагуудаа өрөө таслага гаргаж өгье. Зарим нэг нь одоо гадаад дагуулж авъя. Ингээ хамтарч ажиллах мэтлэг ийм хөө ерөнхий сайд ярьлаа л да. Би гайхгүй ч одоо өгөө хэлээд гараа явцсан. Гэхдээ одоо бид эсэргүүцээ тэмцээд байгаа засгийн газрынхаа тэргүүнтэй хамт гадаадд айлчлаар яваад, цалингаа аваад тэгээд хажууд нь нэг өрөөнд цугаа засгийн газрын цугаад байх юм бол бид ямар иргэний хөдөлгөөн байх юм бэ гэдэг цугларсан 120 төлөө 150 түнээс би ганцаараа гараа яваад өгч. Сая тэгсэн чинь тэр хөдөлгөөнүүд нь ягаад энэ дотор одоо манай занаа манай олон улсад орцол явж л одоо засгийн газартайгаа хамтарч ажиллах юм иргэний нийгмийн хөдөлгөөнд яаж ажиллах вэ тэрийг ойлгохгүй. Ерөнхийдөө иргэний нийгмийн байгууллага дотроо хоёр янз байгаа шүү дээ. Одоо төсөл авдаг иргэний хөдөлгөөний байгууллагууд Монгол орны улс төр эдийн засгийн байдлыг цааш нэр нь одоо өөрчлөе, шинжилээ. Энэ авилгал шударга бус байдалтай тэмцэе гэсэн иргэний хөдөлгөөнүүд хоёр тустай байхгүй. Ер нь шударга бус байдлын төлөө энэ авилгалын том пирамидыг нурааж угаахын төлөө тэмцэж байгаа иргэний хөдөлгөөний байгууллагууд ер нь 10 хорон дотор багтахааргүй шахал үлдсэн шүү дээ. Өдөртөө тэгэхээр манай өнөөдрийн энэ ярьслах цаг нэвтрүүлэг бол өнөөдрөөс эхлээд лаа телевизийн шугамар орон даяар цацагч байгаа хагас сайн өдөр болгоны 22 цаг 30 минутаас 23 цагийн хооронд. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн зорилго бол цаашдаа бид нэрээ өөрчлөх байх 30 минут 30 асуулт гэсэн нэртэйгээр явагдах болов. Өөрөөр хэлбэл би зочиндоо болж игэл 30 асуулт тавихыг хүсдэг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хамгийн олон асуултанд хариулжсэн зочин бол 26 асуултанд хариулж байсан. Тийм болохоор би зочноосоо юу хүсдэг вэ гэхээр маш товчгоо тодорхой хариулаач гэж. Тэгэхээр ялангуяа улс төрд орж байгаа улс төрчин гэдэг бол асуудлын голыг маш товчгоо тодорхой ингэж ярьж байвал үзэгчид сонирхолтой байх гэж бодож байна. Тэгэхээр дараагийн асуултаа асууя л да. 2012 оны сонгуулийн та ер нь яаж харж байна? Үр дүн ямар байх вэ? 2012 оны сонгуульд шударгаас ялна. Шударгасны төлөө тэмцэж байгаа бүх иргэний хөдөлгөөнүүд намууд ялах ёстой. Ардын нам, арчилсан нам бол өнөөдөр ялна гэсэн цэежин бангаар явж байна. Яг үүндээ арчилсан нам Монголын ард түмний хэн санал өгөх гээд байгаа юм? Өгөхгүй шүү дээ. Энэ хоёр нам бол энэ нийгмийн өмнө энэ нийгмийг түүчээ болгоод аваад явах, энэ нийгмийг хөгжил дэвшил хөргөж өгнө гэсэн одоо ямар ч тийм итгэл үнэмшилгүй ард түмнийг болгосон. 2006 онд манай хэдэн нөхдүүд бид нийлээд шудраг иргэдийн фронт гэж байгуулад цаашдаа шудраг ёсны нам буюу англиар Justice Party гэдэг нэртэй юм нам байгуулна гэж яг сони хэвлэлээр бичижсэн инээгээд эдгээр доромжлоод. Ч одоо хүн болгон шудраг гэж ярьдаг болчих. Ерөнхийлөгч маань ч одоо шудраг бай цайл гэж яриалаад одоо нөгөө буусан ерөнхийлөгч нь бас одоо шудраг сайхан бай гэж яриалаад. Гэхдээ шудраг байг бол хамгийн амархан арга юу гэдэг юм бол энэ дээрээс нь авахлаад хөрөнгийн шалгаал эхлэх ёстой гэж дээ.
Тэгэхээр доогуур нэг цагдаа магдаа эмч тэгээд нэг аймаг сумын засаг даргаыг шалгаад байх юм. Хамгийн түрүүнд ерөнхийлөгчөөс, ерөнхий сайдаас, их хурлын даргаасаа тэр 76 гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хэрэгтэй шүү дээ. Тэгээ жишээ нь энх баярыг гэдэг хүн ямар мөнгөөр одоо байгаа тэр Россиятын хажуудлын тэр том хашаатай байшин хөдөлж авсан $600,000 гэсэн юм. Тэгж шалах хэрэгтэй. Жишээ нь элбэг дорж ерөнхийлөгч хөвлөө ямар хувьцаатай, ямар дээд сургуулийн юу эзэмшдэг, Жинкэ тур компани хэдэн хувийг эзэмшдэг гэдэг. Тэр ямар мөнгөөрөө элбэг дорж гэдэг хүн авсан бэ гэдгийг шалгахад тэгэхээр одоо шудраг гэсэн тогтоод эхлэн гэж би бодоод байх юм байна. Та юу гэж бодож байгаа юм? Тэгээд хэрэг лоорцсон байвал тэр хуулийнхаа дагуу бол арга хэмжээ аав мэдээ ерөнхийлөгчөөс нь эхлээд жишээ нь одоо Солонгост буусан ерөнхийлөгчийг маргаашнаас нь эхлээл шүүх цагдаагийн байгууллага шалгаад эхэлдэг. Ерөнхийлөгч нь огсорсныхаа дараа хаднаас нисээд өглөө штэ. Нэг $13 сая асуудлын төлөө ердөө. Гэхдээ манайд бол $13 сая зүгээр юу ч биш болчиход штэ. Би л чамтай санал нэг байна. Өчигдөр хэн бахад би телевизээс сууж байсан чинь Монгол Улсын ерөнхийлөгч байсан их баяргаа хэлж байна л та. Би Монгол Улсын ерөнхий сайд байсан. Би их хурлын дарга байсан. Ерөнхийлөгч байсан. Надад 3 жил 6 сар шалгалаа. Үнэхээр ийм жишг Монгол улсад байгаад үнэхээр энэ Монгол оронд авилгал хэл хахлын асуудлыг шалгая гэж бодож байгаа бүгдээрээ шалгуулъя. Одоо үеийн ерөнхий сайд нар, үеийн ерөнхийлөгч нар Багванд, Очирбат, одоо ерөнхий сайд Баяр Элбэгдорж, одоо хин Инквалт, Амар жаргал, Инх сайхан гэж байгаа байхгүй. Тэгээ их хурлын дарганараас гэхлээр одоо Нямдарч, Дэмбэрл, одоо хин одоо өөрөө их баяр тийм. Тэгээ энэ бүх хүмүүс гончигдорч, энэ бүх хүмүүс бүгдээрээ энэ авилгалтай тэмцэх газарт шалгуулъя. Би хамгийн түрүүнд өөрөө шалгуулъя гэж өчигдөр тийм уриалга гаргасан шүү дээ. Тэр зөв. Би бол тэрийг зөв гэж бодож бүгдийг шалгах хэрэгтэй. Тэг яа шалгахгүй вэ? Бүгдээрээ би энэ дээр барьцаалагдсан л байгаа шүү дээ. Тэг яах вэ? Энэ гэрэмэдэг чи утгаар бас олон энэ шударгасыг хүсэж байгаа Монголын нийт ард иргэдтэйгээ нийлээд энэний төлөө хүсэмжилж явдаг олон одоо шударга намуудтайгаа нийлээд энэ том гэрэмэдийг түлхэж унаах хэрэгтэй. Гэтэ ингэдэг л да нарах хэрэгтэй. Ард түмэн засгийн эрхийг авах хоёр хэл арга байдаг тийм ээ? Тийм. Нэг нь бол хүчээр авдаг, буу зэвсгээр, нэг нь одоо ардчсан гэдэг байгаа орнд сонгуулиар авдаг. 2012 оны сонгуул дахиад одоо 8 оны шиг бодлын гарвал яах вэ ард түмэн? Ерөнхийдөө 2012 оны сонгуул шударга болоосоо гэж хүсэж байна. Бүгдээрээ мэдээж хүсэж байгаа. Дахиж 5 хүн алгахыг хүсэхгүй. Удаа дараалан улсын их хурлын одоо сонгуулийн хуулийг хийж ажлын хэсэгтэй уулзаж шудраг болоосоо хин гарах нь ерөөсөө хамаагүй байхгүй. Тэнд Арслан байна уу, Нанжид байна уу, тэнд дотор нь байгаа Нямдарч нь гарна уу? Энэ бол асуудал биш. Хамгийн гол асуудал юу байгаа юм бэ гэхээр энэ ард иргэдийн өгж байгаа төрөө барих энэ саналын зөв шударга тоолоосоо гэж хүсэж байгаа байхгүй. Үнэхээр энэ олигархууд гэдэг юм уу энэ бүхэл бүтэн том энэ мафийн том сүлжээ үнэхээр бидний саналыг луурдвал энэ бол үндсэн хуулийн бус аргаар засаг эрхийг авч байгаа нэг асуудал байхгүй. Тэгэхээр ард иргэд үндсэн хуулийн бус аргаар тэмцэхээс өөр ямар ч арга үлдээг өгч байж байна. Магадгүй энэ бол хувьсгал байна. Гэхдээ би боддог л да энэ хоёр том гүрний дунд байгаа энэ жижигхэн орн Монгол оронд бол их хувьсгал хийгээд авах их аюултай болов гэж. Ягаад гэвэл засгийн газар нь шууд энэ хоёр том гүрнээс цэргийн хүчийг дуутчул яах вэ? Бидний туслаач энэ хэдэн нөхдүүд Монгол цэргийн эргэлт хийх гээд байна. Цэргээ оруулж ирээч их 50-ыг тогтоохын тулд хятадаас Оросоос цэргийн тусламж гуйх эрхэн засгийн газарт байх тийм явдал бол яах вэ? Түүнийг ороод ирвэл гарахгүй дээ би тэгж бодод. Ерөнхийдөө яг үнэхээр Монгол иргэний дайн усаас чинч үсэхгүй байгаа. Ерөнхийдөө бид бүгдээрээ Монгол хүмүүс. Үнэхээр би баяр цогтыг одоо сангийн яамны сайд байхад айгүй их шүүмжилдэг. Ерөнхийдөө энэ олигархсан дэг мэлмээ бас нэг салаам учрыг нэг гэж ойлгодог. Гэсэн мөртлөө би баяр цогтыг үнэхээр одоо юу гэдэг нь хүний ёсноос гадуур ямар нэгэн байдлаар тэр хүнд занл хийлээд одоо чинь алч хэл гэж боддоггүй байхгүй. Энэ хүнийг ойлгосоо л гэж хүсэж байгаа. Үнэхээр энэ хүмүүс ойлгохгүй. Үнэхээр энэ хүмүүс энэ өөрсдийнхөө баг мафийн маягтай болсон энэ том дэглэмээ өөрсдөө хүчээрээ устгахгүй бол тэгээ одоо бид яах вэ? Гэхдээ мэдээж альч нам нь одоо бид ард түмнийг ядууруулна, хөрөнгөний шуулна өөрсдөө байсан гэж ярьдгүй шүү дээ. Гэтэл хасаар эдрэл намын дарга нар засгийн эрхэнд байгаа энэ намын гол лидерүүд дөр хаглаа байж л идэг. Хаустай боллоо, сая төгрөгийн хаустай боллоо гэн одоо бараг сая төгрөгийн машин унж байгаа нь бараг байгаа бах тий. Уурмал байжаад байдаг. Нөгөө авдаг цалингаас хэдэн 100 дахин их хөрөнгөтэй болоод бүгдээрийнх нь авгаан пус компанитай болсон. Бие бишээ манай авгаа одоо мундаг бизнес хийдин гэл хийдэг. Бид ярьсаар бол 22 жил болчлоо. Энэ өндөрлгөөс эргээд энэ арчсан хувьсгал гэдэг нь хэр зөв юм байсан бэ гэж
асуулт та юу гэж ярих вэ? Би маш товч хариулъя. Хувьсгалыг ухаантнууд бодож, зоригтнууд хийж, хувь аж гиснэр энэ үр дүнгийн авчдаг байхгүй юу? Бид нар ингээд үр дүнгийн 22 жил авшуулаад ямар аимшигтай хүмүүс бий болсныг бид нар өнөөдөр хараа сууж байна. 22 жилийн өмнө Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөлийн ордон дээр Баабар Андерсны хаан шалдан байна гэдэг үлгэрийг ярьж ирсэн баг. Тэгжээж Монгол оронд одоо тойрон хүрээлэгч бид нар Эрдэнэтэй аллаа. Одоо Оросын колоничлолд орлоо. Асхтын мөнгөнийхөө ордыг алдлаа. Мардан урана бид нар алдлаа гэж энэ арчилсан хувьсгал явсан. Өнөөдөр 22 жилийн дараа эргээд харахад ард түмэн шалдан болоод энэ хэдэн олигархууд нь хувцастай болсон байгаа юм. Тийм учраас би Баабар чи шалдан байна шүү гэж хэлхийг л хүсэж байна. За үстэй манай өнөөдрийн нэвтрүүлэгт үндэсний хас хөдөлгөөний тэргүүн Шархуугийн Нанжид орсон. Тэгэхээр энэ нэвтрүүлэг хагасаа өдөр болгоны 22 цаг 30-аас 23 цагийн хооронд NBS кабелийн телевизээр явахаас гадна лаа телевизийн шугамар орон даяар цацагдах бол ингээд танд би сүүлчийн 30 секундыг үлдээе да. За би нэг өөрийнхөө дуртай хэлэх үгийг л хамгийн сүүлийн үг болгоод хэлье. Бурхан эрх мэдэлтэй мөнгө төгрөгтэй нь биш, бурхан ямагч шударга үнний талд байдаг гэж би ойлгодог. Тийм учраас Монголд шударгаас ялах цаг нь болсон. Тийм учраас ард түмэн бүгдээрээ гар гараасаа хөдөлцөөд энэ авилгалын том пирамидыг энэ шударга босыг явдлыг түлхэн унгахад гар гараасаа бариад хөдөлцөөд босё л гэж хэлмээр. За баярлалаа. За баярлалаа.